Та бүхэндээ өнөөдөр өмнө хүргэе. Өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баасан гараг Сөүл хотыг одоо 12 цаг 16 минут болсон байна. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхнийхээ өдрийн цайны зөвцөөрөл өргөдөг. Чинчаа шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Бат Чанцаанаар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв та халуун ногоотой хоол идэж чаддгүй гэсэн сэдвээр ярилцсан. За өдрийн Өдрийн төргий чинь баха. Өдрийн Баасан гарагийн төргийа сонсогч нартай. Нэг мэдсэн 7 хоног, ажлын 7 хоног дуусах болсон байна. Гэхдээ Солонгост амьдарч байгаа монголчууд маань амралтын өдөр ч гэсэн цагийн ажил хийдэг л дээ. Гэтэл ер нь нэг амралтын өдөр эхлэж байгаа хэрэг гой санагддаг юу танд? Ер нь дажгүй шүү дээ. Мэдээж хүн болгонд бол тайлдаг бохоо. За тэгэхээр уламжлал ёсоор 4 асуулт бэлдсэн. За өнөөдрийн шинэ үгийг би Чимбахаар таалахаар 3 их хэцүү шинэ үг бэлдсэн байгаа. Тэгээ сэдвийн хувьд ч гэсэн та халуунаад бол идэж чаддгүй гэсэн сэдвээр ярилцах байна. За тэгэхээр хамгийн асуултаа асуугаад эхлэе. Өнөөдөр бол алдартан гэсэн сэдвтэй холбоотойгоор алдартантай холбоотой асуултуудыг бэлдсэн. За дээрх зурган дээрх жүжигчдийн аль нь жүжигчин Lee Byung-hoны эхнэр вэ гэсэн байна. Lee Byung-ho гэж жүжигчин амьдралын эдэр киногаараа олон танигдсан. За Инхагийн дүрээр бол олон монголчуудад нэлээд танигдсан жүжигчин байгаа. За энэ жүжигчин маань жүжигчин бас бүсгүйтэй гэрэлсэн. Гэхдээ дээрх зурган дээрх аль үнтэй одоо тий би хувилбар уг нь гаргасан байгаа. За эхний хувилбар нь болохоор А хувилбар нь Ким Тэхи. За хоёр дахь нь болохоор B хувилбар Lee Min-jung гэсэн хоёр жүжигчин байгаа. Тэгэхээр энэ хоёр жүжигчний аль нь тань гэр бүл болсон байдаг юм болоо. За тэгэхээр сайхан миний хувьд бол энэ дээр бол анзаарч байгаагүй юм байна. Хэрвээ хариулах юм бол сайхан буудаж л хариулах юм болов уу гэж бодлоо. Таяхагийн эхнэрийг мэддгүй юм аха. За тэгэхээр төрөө тоогийн нааги. За Эрдэнэбаатар бэлгүн, за Лоли, Дэлгэр далай, Оюун туяа болон Батбаяр Бав. За Заяа Месэмэг бүгдээр бас өдрийн мэндийг хүргэсэн байна. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Бүх сонсогч нартай өдрийн мэнд. Лоди бас өдрийн мэндийг хүргэсэн байна. За тэгэхээр эхний асуулт дээрх зурган дээрх жүжигчдийн аль нь жүжигчин Lee Byung-hoны эхнэр вэ гэсэн байна. Хоёр жүжигчин бол хоёулаа хүнтэй суудсан. Солонгосын бас нэлээд алдартай эмэгтэй жүжигчид байгаа. Харин Lee Byung-ho жүжигчний хувьд бол бидэнд амьдралын эдрийн киногаараа Инхагийн дүрээр танигдсан юм жүжигчин байгаа. Тэгэхээр энэ жүжигчин маань хоёулаа жоохон дуугаа нэлээд жоо чанга болчих шиг боллоо. Энэ жүжигчин маань Lee Byung-ho жүжигчин одоо аль бүсгүйтэй аль жүжигчтэй суусан байдаг юм болоо. А хувилбар болох эхний, B хувилбар болох хоёр дахь жүжигчин гэсэн юм хоёр хувилбартай зураг өгсөн байгаа дэлгэцэн. Аль нь ч байсан юм дэтгөө сайхан царайлал гэж. Аль нь ч байсан яах вэ? Хинтээ зуус яах вэ? Гэрэлтэй бол 2013 онд батлуулсан байдаг юм байна. Тэгэхээр одоо курмаа хийгээд нийт 7-8 жил болсон байгаа. Тэгээ хүүхэд нь болохоор 2015 онд төрсэн хүүтэй юм байлээ. Одоо энэ хаа маань нэг хүүтэй. За тэгэхээр эхний асуулт дээрх сурган дээрх жүжигчдийн аль нь жүжигчин Lee Byung-hoны эхнэр вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр солонгосын оддуудын үед бол зарим нь их сайхан хосууд гээд их хилэгдэж байдаг. Тэгээд магтаж амжаагүй байхад зарим нь тэгээд бас салчаад байдаг муу талтай байгаа даа бас. Энэ хоёрын маань хувьд гайгүй, энэ гурван маань хувьд гайгүй байлгүй дээ тий. За хүмүүс А, Б, Lee Min-jung гэсэн байна. За тэгээд өдрийн мэндийг бас Батбаяр Бав хүргэсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бас өнөөдөр ямар хөө өдөр болж өнгөрч байна. Зарим нь бас сайхан өдөр ингэ бичсэн харагдсан бахаа тэр өнөөдөр бас сайхан дулаахан нарлаг тийм өдөр намрын налгаар өдөр болж байгаа болов уу гэж бодож байна. За ган баяр тогтох минь хүргье өнөөдөр хамгийн сайхан замаар явж байна. Бай бай гэсэн байна. Орж ирэл гараа авчиж байгаа юм уу? Орж ирэл гараа авчиж дээ. За бүтүүлчихэд. Тэгш хоёр хөөхнөн гэсэн байна. Аль нь хөөхнөн юм бэ? За тэгэхээр ихний асуулт маань зурган дээрх жүжигчдийн аль нь жүжигчин Lee Byung-ho буюу за амьдралын эдрэг киноны гол дүрийн жүжигчин Инхагаар бидэнд танигдсан Lee Byung-ho жүжигчний эхнэр юм байна. Дараагийн асуулт аль нь хөөхөн бэ гэж асууж байгаа. Хин илүү хөөхөн байна. За тэгэхээр хүмүүс илүү нөгөө арай нэг нь бас олон кино тоглосон болохоор илүү танил байгаа тий. Одоо жишээлбэл Чимбаа хоёр жүжигчнийг хоёуланг нь мэддэг жүжигч юм байна. Нэг нь ямар ч нэг Ким Тэхи хэлээ. Энд чинь нөгөө бас Irish дээр цуг тоглодог байхаа тий. Тийм баг. За энийг арай мэддэг юм байна. Нөгөөх нь бол сайн мэдэхгүй байна. Нөгөө жүжигчнийг мэдгүй юм тий. Зургийг би бараг сайн анзаарч. За эхнийх нь Рэний эхнэр гэж явуулсан байна. Ким Тэхи мэдээж А гэж бас заяа явуулсан байна. За Ким Тэхитэй бол Iris-т хамт тоглосон гэж бат билгүүн бичсэн байна. Тийм Lee Byung-hoд хамт тоглосон санагдаж байна. Эхнийх нь Рэний эхнэр гэж түрүүн бас явуулсан Lee Min-jung гэсэн байна. За тэгэхээр ер нь бол зүгээр бол орж ирсэн учраас хамгийн түрүүн зүгээр л хэлсэн сонсогч байгаа зарлаа. Заяа Месэмэг Lee Min-jung гэж явуулсан байна. Алдартантай холбоотой юм асуултаа гэдсэн. Өнөөдөр яг зүгээр л хэлгээсэн байна. Баяр хүргэе. За баяр хүргэе.
За тэгэхээр манай Ким Минхагийн эхнэр бол 2 дахь зурган дээрх одоо эхний зураг болон 2 дахь зурган дээрх Иминжон жүжигчтэй гэр бүл болсон байдаг юм байна. Би буудсан бол 2 дахь биш эхнийх нь гэж бодох байсан юм байна. Эхнийх нь Рэни эхнэр шүү дээ. Тийм үү? Тий, Рэни эхнэр байхгүй юу? Та ерөөсөө алдартнуудыг бол мэддэг юм байна дөө. Би кинон цуг тоглосон болох нь бас одоо хоорондоо дотносцсон байх магадлалтай болов гэж бодлоо. Арай биш байгаа. За тэгэхээр дараагийн асуулт руу оръё. Дараагийн асуулт зурган дээрх жүжигчний нэрийг таах гэсэн асуулт байна. Зурган дээрх жүжигчний нэрийг таах гэсэн. За тэгээд би Монгол Улс нэлийн хийт болсон Нарны үүр сад киноны гол дүрийн зургийг сонгож дэлгэсэн дээр тавьсан байгаа. Тэгэхээр хариулахад илүү амар байх болов гэж бодож байна. Тэгэхээр жүжигчний нэрийг нь таах байгаа шүү. За тэгэхээр зурган дээрх жүжигчний нэрийг таана уу гэсэн. Дээрээс нь ондсон шалтгаан байгаа. Чимбаах маань бүр онгоцны буудал тэрийн жүжигчтэнд таарсан гэсэн. Бүр зураг мурга авахуулаад харилцаа. За тэгээ энэ жүжигчнийг одоо нэрийн таа бол мэдгүй л үү те Чимбаах. Таарч мараа цуг онгоцны буудал дээр хамт явсан үнэ. Энэ жүжигчний өөр кинонууд дээр ер нь жоохон одоо юу гэдэг яг энэ кинон дээр бол ямарчсан нэг тийм эрэгтэйлэг цэргээ өвцсөн хүмүүс нь болоод ч тэр бас тийм харагчаа. Тэрнээс надад энэ жүжигчний хувьд болохоор нэг тийм жоохон ялцгаар тэгж санагдаад дгээсэн. Тэ? Ялцгаар гэдэг нь одоо ямар гэсэн үг вэ? Эмэгтэйлэг гэх юм уу? Эмэгтэйлэг үү? Тийм үү? Үгүй над юрсдгийг санагддаг шүү дээ. За тэгэхээр дараагийн асуулт маань зурган дээрх жүжигчний нэрийг таах гэсэн асуулт байна. Энэ жүжигчнүүд ялчгүй л эмэгтэйчүүдийн яг сонирхдаг стил болов уу гэж санагдчихэв. Тэгээ эмэгтэйчүүд сонирхоод байгаа юм чи гоё залуу юм шүү. Тий, гэхдээ яг нөгөө баг зэрэг юу солонгосын нэг тийм эмэгтэйлэг тийм залуучууд байдаг штэ. Тэрний нэг төлөөлөл юм болов уу гэж санагдтыг. За тэгэхээр дараагийн асуулт маань зурган дээрх жүжигчний нэрийг таах уу гэсэн байна. Ягаан цэцэг Чимбаах зураг харьяа гэсэн байна. Мөн манай нэг пэйж дээр групп дээр та оруулж исэн санагдаж байна тий. Юу нэ? Тийм пост болгож оруулж исэн санагдаж шин. Тэгсэн. Чимбаах азтай юм а гэсэн байна. Та тэгээ яг яаж таарснаа нэг дурсаж ярьдаа. Гэхдээ би яг хүн гаргаж өчөөл явжсэн чи баахан хүмүүс ингээд ойртоод иржсэн тэгээ харсан чаа нэг нь алдартай бол нөгөө камерын дээр тагцсан. Тэгэхээр би одоо за тойроод гар нэцгээл гэсэн чи хүмүүс ингээд намайг тайрал гараа. Тэгэхээр зүгээр явах нэг бас нэрэж нэг жүжигч юм байна гэж зураг авах болчих гэж дод. Нэр хэр өндөр юм бэ? Өндөр бол биш байсан. Нам хондоо байсан уу тий? Гэхдээ намхуу жоох надтай нэг ойролцоо л байсан тий. Би бол өндөр биш шүү дээ. Нэг дундаж метр 70 гарантай л. 65. Азаадлаа. Бас хоёр. За тэгэхээр дэлгэцэн дээр гарч байгаа жүжигчний нэрийг таах байгаа. Бата ахын найз юм бэ штэ гэсэн байна билгөө. Ямар гоё оргиороо бүр царайлаг байна уу гэж асуусан байна. Үгүй. Ямар амар хэлтэй. За би тэгтээ бас уг нь таарж би хундаа дээр уг нь тааржсэн ш. Тэгтээ би тэр хоёр алдартныг мамаа муу хамтлагийнхан манай сургууль дээр тоглолтоо ихт нь би бас харсан байд энэ хаасаа энэ дуучтыг бол харсан. За тэгэхээр дараагийн асуултын хариулт юу нь ороод ирсэн байгаа. Тэгэхээр хамгийн зөөрөлтийг илгээсэн ялагч тодруулъя. Хамгийн зөөрөлтийг Заяа Мисүми Сунжунги гэж явуулсан байна. За өнөөдөр гаргаа хахгүйгээр шийдчихээ тий баяр уу. Өнөөдөр бүр ингэж сууж байгаа. За тэгвэл би залуу одод гэхээсээ илүү бас яг н K-pop гэхээс арай өөр алтартнуудын тухай бол бэлтгэсэн байгаа. За тэгэхээр холимог тулааны тамирчин Чон Чансон гэдэг дэлхийд ямар очоор нь мэддэг вэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр холимог тулааны тамирчин одоо зургаас харагдах тэр энэ тамирчин дэлхийд ямар очоор нь мэддэг вэ гэсэн байна. Та бүхэн бас цариг нь хараад мэдэхгүй бол таах гад үзээрэй. Би энэ хүнийг хариалагддаг агент дэлхийн мэдэн шүү дээ. AMG-д хариалагддаг үстэй тий Баг Жэбом гэдэг дуучны ажилладаг. Ажилладаг ч байх тий одоо даргалдаг юм юу гэмээр юм дээ. Айгуу бас вирус мэдгүй байжгаад тэгээ би нөгөө Баг Жэбом гэдэг дуучин таг дуртай байхгүй. Тэгээ тэрний оролцсон нэвтрүүлгийг үзчихсэн чи гинт энэ холимог тулааны тамирчин агараад ирсэн. Тэгээл энэ тамирчин байд юм гээд. Ер нь бол нэлээд алдартай тамирчин юм билээ. Уг нь бол бас 2012 13 он хүртэл ер нь нэлээд алдартай байж бас гимтсэн л тий. Тэгээд гимтээд нэлээд хэдэн жил дунд нь завсарлаад тэг үүнээсээ хоош дахиж бас иргэн ирэлт хийгээ. За дээр нь entertainment хариалагдахаар ч ер нь бас олон нэвтрүүлэгт оролцоод хүмүүсийн хараад нэлээд хүртээд эхэлдэг юм болов уу гэж бодсон. За би тэгтээ хочин бол мэдх юм байна. Би яг сонсч байсан. Бадрал минь гинэ. Яаж хурдан хариулсан ч нэг хүний хойд ороод байх юм а гэсэн байна. За одоо гэс бичээд гэтээ яг яалтч ингээ бүр бэлдсэн байж их хэвээр юм шиг байгаа тий. За Тогинагийн Чон гэж ütсэн байна. За Чон бол арай биш байна. Амтнаар бол яг хочлоогүй юм байлаа шүү. За тэгэхээр энэ тамирчны хувьд бол одоо солонгосыг төлөөлж бас дэлхий за Японд бол эхлээд толоонууд хийж байгаа дараа нь бол Америк руу бас гарч толоонууд хийгээд солонгосоос төрүүлж бол танигдсан юм бол тамирчин байгаа.
За тэгэхээр холимог толгойн тамирчин Чон Чансон гэд дэлхийд ямар хочоор ер нь танигдсан байдгийн болоо. За тэгэхээр энэ тамирчны тухай та бүхэн хэрвээ хочийг мэдэхгүй байх юм бол бас тааж болно. Тэгээ нөө ер нь тулаан тагран дээр чи хин гэддэг лээ. Айгу сүртэй хочтой бод ч тийм тэгш баяр нохоо хочт гэсэн байх шүү. Төхөж байна. Тэгэхгүй тийм. За тэгэхээр өнөөдөр юм дараагийн асуулт болохоор энэ өнөөдөр л алдартнуудтай холбоотой асуулт байгаа. Тэгэхээр холимог тулааны тамирчныг бас ямар хочтой вэ? Дэлхийд энэ хочоор нь бол илүү сайн мэддэг байгаа. За сүгчмэг өдрийн минь 3 гэсэн мэр өдрийн минь хүргэе. Өдрийн минь хүргэе. За тэгэхээр ихний асуулт биш энэ ч удаа иддгээс 3 дахь асуулт руу орж байгаа шүү дээ. 3 дахь асуулт холимог тулааны тамирчин Жон Чансоныг дэлхийд ямар хочоор мэддэг вэ гэсэн асуулт байна. За тэгээ энэ тамирчнууд бол 2009 оноос бас мэрэгжлийн тулаанд бол мэрэгжлийн одоо рингэн дээр тулалдаж эхэлсэн. За нийтдээ бол 14 тулаан хийгээд 14 ялаа 5 ялагдсан юм амжилттай бол яваа байна. За тэгэхээр хүмүүс бас зомби гэж явуулсан байна. Гэхдээ бүрнээр навъя те. Зомби бас гадна бас нэг үг байгаа шүү. За тэгэхээр дараагийн асуултаа дахиад нэг давтаад уншчихъя. Холимог тулааны тамирчин Жон Чансоныг дэлхийд ямар хочоор одоо ер нь мэддэг болсон юм болоо. За тэгэхээр зөв хариулт бол ороод ирчихсэн байна. Тийм байна. За хамгийн түрүү зөв хариултыг тулгай Korean zombie гэж бичсэн. Баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр бас энэ хүний тулдааныг хараад ер нь тийм одоо зөндөө их цохилт авсан ч гэсэн ингээд одоо гойвоод яваад тэр нь бас юу шиг харагдсан болов уу гэж зүгээр миний хувийн бодол шүү. Тэгэхээр ер нь бол ямар ч Korean zombie хэрэг нь өөрийнх нь нэрнээс илүү одоо Америкт бусад орнуудад бол тамирчид илүү сайн мэддэг юм байна. Korean zombie гэдэг нь яг ямар учрыг юуг нь хараад зомби гэж очилсан юм бэ? Тулаанууд дээр бол амжилттай тулаан хийгээ зүгээр яг би зүгээр хувьдаа бодохдоо одоо цохилт даагаад ч юм уу ингээд тамирчид мансуурдаг штэ. Тэгэхээр ингээд өөрөө тоглоод одоо унахгүй үлдээд ингээд ер нь цогсон ч ундгүй нөхөр авах шүү дээ. Тийм мундаг бас тамирчин гэдэг утгаар нь би тэгж яг юу үндсэн би бол юуг нь тайлбар гэж бол хараагүй шүү. Зүгээр энэ дээр хувийн бодлоо хэлж байгаа гэдгийг нь онцгойлохгүй болохгүй бах. За тэгэхээр дараагийн асуултын хувьд болохоор энэ 7 хоногт та бүхэн бас анзаарсан бол мэдээгээр нэлээд их гарсан байгаа тийм. Бүгд найрамдах Солонгос улсын 13 дахь ерөнхийлөгч за нүүтээ хэд наслсан бэ? Хэдэн наснда таалал төгссөн бэ гэсэн юм дараагийн асуулт байна. За энэ 7 хоногийн бол хамгийн бас нэлээд эрэлттэй мэдээллүүдийн нэг байсан. 13 дахь бүгд найрамдах Солонгос улсын 13 дахь ерөнхийлөгч нүүтээ бас таалал төгссөн байгаа. За тэгэхээр энэ хүний хувьд хэдэн настайд таалал төгссөн бэ? Бат бэлгүүн нэмсрны 88 гэж бичсэн байна. За тэгэхээр бас төгөж байна. Төрөө 60 гэсэн байна. Батрал ми 90 гэж бичсэн байна. Нэмсрны мөнгөх бол нэлээд төгссөн байна шүү. Тэгээ яг ер нь түүхэндээ бол нэр ямархуу ерөнхийлөгч гэж үлдсэн байт юм бол. Би бол яг Инсэн маань ч гэдэг юм те Солонгосын анхны ерөнхийлөгч за тэгээд бас бусдын гарт амнасаа алдсан ерөнхийлөгч за тэгээд анхны эмэгтэй ерөнхийлөгч гэдэг юм уу. Ер нь бол яг нөгөө сонсогдож байгаа хэрэгт орооцолцсон те аюу их тийм хэрэг төвөгт орооцолцоо одоо гэдэг одоо хуулийн өрөөнд гэдэг юм уу ахуул авсан гэл иймэрхүү мэдээлэлтэй ерөнхийлөгчний нэр ингээл аюух гарч ирээд мэдээлэлээр гарч ирээд дээ штэ. Тэгээ ингээ зарим нэрсүүдийг харахаар аюу юм ерөөсөө мэдхгүй тиймэрхүү зүйлсээс айгүйх гарч жилээ ер нь. За тэгэхээр энэ ерөнхийлөгч маань бас мөн л адил. За 88-аас 93 оны хооронд бол 13 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр 95 онд за мөн бас мөнгө төгрөгийн асуудалд ороод ер нь маш олон жилийн хорих ял авсан байсан. 96-аас 98 онд бол хоригдоод дараа нь ерөнхийлөгч болоо энэ өршөөл үзүүлээд сулаасан. Тэгээ гэртээ ер нь чимээгүй хүн амьдарч байгаад ингээд насны эцэст бол насаа юу гэдэг өндөр наслаад тий ингээд бол таалал төгссөн. Таалт төгссөн байдаг юм байна. Тэгэхээр ямар ч усаас 2 жил за шоронд суугаад гарсан байх нэ. Тэгээ Солонгос ерөнхийлөгч болж амар санагдаад байна шүү. Яа тэгэхээр ерөөсөө та бүхэн ч гэсэн ерөнхийлөгчийн Солонгосын түүхүүдийг нь харах юм бол ихэнх нь л ерөөсөө дандаа хууль хавуултай ахуултай холбоотой гэмт хэрэг за ахуулаас гадна ч гэсэн маш бол одоо улсын нууцыг задруулсан ч гэдэг юм иймэрхүү гэмт хэрэгт холбогдоод тэгээд шоронд сууж байгаа тохиолдол зөндөө байдаг шүү дээ тий. Тэгэхээр одоо миний тэгэхээр одоо 2-3 ерөнхийлөгч шоронд суудсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн хувьд мөн ялгаагүй шоронд суусан. Тэгэхээр маш олон жилийн ял авсан боловч 2 жилийн дараа өршөөлөөр бол суллагдсан. Тэгээ гэртээ тэгээд түүнээс хойш нам жим амьдэрсэн гэж бас мэдээнүүдээр харагдчихсан. За тэгэхээр энэ 7 хоногт таалал төгссөн бүгд Солонгос улсын 13 дахь ерөнхийлөгч нөө тэв хэд нас алсан бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр
988 оноос бол ерөнхийлөгч хийсэн байгаа. Тэгэхээр энэ бат бэлгүүн мэдсэн байна те. Сөвлийн олимп болох үед байсан ерөнхийлөгч канон дээр царай нь харагдаад байдгаа гэсэн байна. Тэгэхээр 88 он гэдэг чи яг яалтчгүй одоо Солонгост сүүлийн олимп болж байсан байгаа. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн байна. Зөв хариултыг хамгийн түрүүнд Б тэгш баяр 89 гэж хэлгээс. Баяр хүргэе. Тэгш баяр угаасаа аюу мундаг хичээлсэн. За тэгэхээр уг Нут ТЭВ ерөнхийлөгчийн хувьд 1932 оны 12 дугаар сарын 4-нд төрсөн. За Солонгос насаараа бол 88. Одоо дэлхийн нийтийн бусад тийм орнд бол 89 насалсан гэж нэг бол үзэх нэ. За тэгэхээр дөрвөн асуулт өнөөдөр та бүхэндээ хүргэлээ. За үргэлжлүүлэн өнөөдрийн шинэ үгийг би Чимбахаар сонсогч нараа болон 3 үгийг таалахаар бэлдсэн байна. За тэгэхээр Заяа Мисүмэн бас энэ чинь Солонгосын дарангууллыг дарж гарч ирсэн ерөнхийлөгч байхаа цэргийн генералийн захиргаанд байдаг байсан юм байна лээ шүү дээ. Солонгос улс нөгөө амар оюутны бослогын үеэр ёк болсон гэсэн байна. Тэр хараад гараа. Манай Заяа Мисүмэн бол мэдлэг гэж хам бүрэн шиг байна. За тэгэхээр үргэлжлүүлэн 3 шинэ үг хамтдаа таацгаая. За Чимбах дэлгэцээ сайхан далт хийгээд бие суллаад мөрөө сайхан хоолоо боолгоо сайхан зайлаад юм уугаад. За тэгэхээр эхний шинэ үг тайлбарлая дээ сонсогчд манаас хамт таагаарай. За ер нь бол хүйтний уйлрал солонгосчууд төлхөө иддэг зүйл байгаа. Хүйтний уйлрал иддэг юм. Яна уучлаарай халууны уйлралт шүү уучлаарай. Халууны уйлрал солонгосчууд төлхөө иддэг. За өчигдөр бол би бас нэвтрүүлэл дээр ярьж илсэн. Хөтлөгчийн хувьд бол сонссон баг юм байгаа. За халууны уйлрал за самгитаныг 3 үе шаттайгаар идээд байдаг тийм. Уржигдрын дугаараар хоёлаа халууны талаар ярьсан шүү дээ. Тэгээ тэр үед бол бас нэлээд ярьсан. Нэммион мөстэй гомон субаг дөгчийн тий. За тэгээд халуунд чинь ер нь тэднийг л голцоо идэж байгаа харагддаг юм да. Зармаг бас идэх юм байна мөхөөлдөс. Бадрал минь нэммион гэсэн байна. За тэгээд сөгчмөг айскрим гэсэн байна. За тийм халууны уйлрал одоо иддэг. За солонгосчууд бол монголчууд ч гэсэн иддэг л дээ. Гэхдээ харьцангуй солонгосчууд бүр ингэ нэлийн их иддэг юм санагдсан. Одоо ер нь ингээл халуунд идэл байж байгаа нэг харагддаг. Тэгээ солонгосчууд нь аюу юм иддэг штэ жимс гаргаж ялддаг штэ. Тэгээ надад бас тэр юу нэгт таалагддаг. Самгитаа яг халууны уйлрал эхэллээ гэд өөртөө анзаараг байхад тэр өдөр хоолоор ирэх юм бол өнөөдөр эхэлж байгаа маань зарим газар яг дунд үе төгсгөлөгч 3 ирдэг байх иддэг байх. Зүгээр яг эхэллээ төгслөө гэдгийг болохоор самгитаа идгээр бол мэдчихдэг штэ тийм. За мөрөн цаг зүрэн пад пинсу гэсэн байна. Пинсу бол нэрээ сүүлийн аюу хийдэг бас. Би бас зуны халуунд орж иддэг байсан. За Жошо Болотор зармаг гэсэн байна. За тэгэхээр хариулт бол ер нь орж ирсэн байна. Тийм баха би бас нөхөө мүлдээгүй гэж итгэлтэй байсан. Мөхөө өөртөө итгэлтэй юм бэ. За ер нь бол Чимбах зөв хариулсан сүбаг буюу тарвас гэсэн үг байлаа. Хамгийн ихний үг маань сүбаг буюу тарвас гэсэн үг. За солонгосчууд яаж идэх вэ гэхээр тарвасыг голоор нь хэрчиж жагаад тэгээ шууд ингээд одоо дөрвөлжилж хэрчээд гэх юм те. Тэгээд мөс дээрээс нь хийгээл хутгаж байгаа идчихтэй юм байл. Тэгээд хоёлаас 2 хоногийн өмнө танилцуулж байгаа солонгосчууд ер нь яг 96 оны үед солонгост халууны хэрхэнд авдаг байсан мэй гэхээр цааны цагаар яг тийм мөстэй тарвас бол аюу иддэг байсан юм байлаа. За ер нь бол ажил хийж яхад яг тийм халуун үед одоо монголоор ч тарвас тийм тарвас авчрахаар надад бас их таалагддаг байсан шүү. Бид нар монголчууд ер нь яг хүүтэнд юу иддэг вэ? Хэдүүлээ биш хүүтнийг нь халуун. Манайхан ч зармаг идэх байх тийм. Зармаг. Яг онооцсон тийм байхгүй ш тэ. Кола уух мөх тэр нэг хэлэх байхаа тийм. Тэгээ би бас одоо жишээлбэл халууцахаараа яг юу идэгвэ гэд бодоодсэн чи ер нь зармаг л идэгсэн санагдаад байгаа юм жоохон бахта зармаг дэлгүүрээс ороод авч иддэг байсан санагдаад байгаа. Хоолны хувьд бол ястай тийм хаврах та тийм. Яг халуунд иддэг хоол гэд манад бол тийм байхгүй. Шүлтэй хоол бол арай бага идэх юм болоо да. Хуурай хоол бол арай их байх тийм. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн шинэ үгийг хамтдаа таацгаая. За энэ бол яг бас л нөгөө хайртай хосуудын одоо тулгардаг нэг тийм асуудал хэрүүл тэмцэл салалт араа навих хууралтай амар тайлбарч өгч хэлдэг. За тэгээд яг бүр наривчлаад хэлэх юм бол за хүмүүс бол энийг нэлээд хэдэн удаа хийх тохиолдол ч гэсэн байна. Зарим нь бол цөөхөн хийх тохиолдол байна. Тэгвэл бол хөвчлэн хосууд хийдэг байна. Гэхдээ тийм олон удаа би ингэ тэгж гомдоож болохгүй шүү дээ. Хосууд хийдэг зүйл гэсэн үү? Ааха, хосуудын. Гэхдээ яг таатай зүйл бол биш шүү. Бат бэлгүү монголоор хамгийн олон нэртэй жимс шивга, шаавга. Шавга. Тэгээд тарвас гээл те. За тэгэхээр хосуудын хамгийн юу лээ хосуудын хийдэг зүйл гэлөө. Тийм. Хийдэг таагүй зүйл гэлөө. Таагүй зүйл.
Сүгчмэг усаар байлдаг карантины ус уудаг гэх нэр усаар байлдаг гэсэн юм шүү дээ. Хосууд уу? Биш ээ биш. Тарус яриад шүү дээ. За тэгэхээр хосуудын идэг цаагүй зүйлгээр маргалдах, мэтгэлцэх, муудалцах, зодолдох, хэрэлдэх, салах, хуурах, уйлах, дуулах. Хожимай гэж явуулсан байсан хүчмэг хожимай боёо одоо хотлоо хэлэх гэсэн. Цаа юм юм ингэ өнгөлдөх. Тэгтээ таагүй зүйл гэсэн чи тэр ч одоо тэгээ таатай юм уу таагүй юм. Өөр таагүй юу байж болох вэ? За хариулт бол ер нь орж эхэлсэн байна. Хэрэлдэх гэж бас явуулсан байна. Би нэгээ үзье ядах. Нэг нүдэрээ ч харахгүй байх. Тараг солонгосоор хэлдэг юм тест. Солонгосоор. Би солонгосоор хариулт авд юм уу? За чахра бодоод. Бод. Чимбаах минь бод. Гэхдээ та бол харцангуй намайг бодвол өчтөр аюу уртанд ачнаас субаг гэж сая тарвсыг бол Уутахад. яавал бүрдээдэлтэй болох хүн жоохон магтах гэхээр чимбаах яг ингээл магтахаар аюу сөнөөс угаасаа ахын тийм аа тийм бүр магтмаар санагдаа. Харин тэгэхээр зогсоочдөг байхгүй. Тэг болдог байгаа. Хэвж даа. Тий, ер нь бол наач аюу төгчөө. Тэгтээ яг тэр үг нь бол биш вэ? За бодъё. Салалттай одоо холбоотой үг л байна шүү дээ. Салалттай холбоотой. Тэгээ сая хеожидоо бол ер нь зөв. Тэгтээ яг миний одоо бэлдсэн үг бол биш байна. За содомдор жойнцтэй орж ирсэн байх шүү. Өдрийн минь тагвар тагс минь өдрийн минь. За тэгээ би хаад ажгүй юу дээр өвдсөн байсан гэж сонссон. За тэгэхээр дараагийн одоо шинэ үгээ таацгаая. За хосуудын дунд тулгардаг юм. Асуудал ихтэй ер нь яг сайн зүйл бол биш. За тэгтээ одоо бас нэг учиргүй муу зүйл хин чаашаа. Зарим нь бол айгүй хийн. Тий, би сая бол танд айгүй төхүүлээд хэлсэн шүү дээ. Хеожидоо бол ер нь зөв. Энийг яг арай өөр үгээр гэсэн байна. Ихун гэж явуулсан байна сүгчмэг. За энэ болохоор ихун чинь бүр одоо хурмаа хийчээд салах хэлээд байгаа шүү дээ, тий. Хурмаа хийгээд салах бол арай биш байгаа шүү. Өөр чинь цаа Хүүвэ гэсэн байна. Одоо харамсахыг хэлж байгаа шүү. Харамсах бол арай биш ба. Чангори онэ гэдэг одоо нөгөө холоос хол бие биенээсээ хол үерхийг бас хэлж байна. Алсын цай хосууд гэх юм уу? Маяг татуун буюу хэрэлдэх, муудалцах гэж бадралмын явуулсан байна. За чимбах хеожидэд төстэй солонгос үг бодолтой. тэрүүнтэй төстэй нэг салахтай холбоотой тийм үг санаанд орохгүй байна. Тийм үү? Киноны нэрч байд юм уу? Дууны нэр ер нь айгүйх хэрэглэгддэг үг байгаа шүү. Дууны нэр. Тийм дууны нэрч байдаг. Тиймэрхүү үг байд юм байна. Дууны нэр гэсэн чинь омоны гэсэн дуу санаанд ороод. Омоны гэсэн салт омоны хамаа тий. Одоо нөгөө гадны нөлөө байсан нөгөө гэдэг шиг болох гэдэг. Гэхдээ сайхан нөгөө тэр чи өвдийгээд дуу муу бэлтгэжээсээ тэрний дууны нэр гэсэн тэр санаанд ороод. За орж ирэхгүй нүү юм байхаа. Хеожидаа төстэй. Гэтэ арай өөр та бүр өчтөр намайг хараа цаг бугууч гэл гэсэн чи зүгээр л авчин үсттэй. Намайг тэгэл цааш нь хэлүүлээд би бүр яг эцсийн яг үгээл авмаар юм бах. Эцсийн үгээ. Эцсийн яг бүр яг энэ үг гэсэн үгийг авмаар. Зөв үгээл авмаар. Мачмаг инса. Гээгүү. Манай сонсогчдоос орж ирсэн юм. Орж ирсэн маа. Ер нь бол зөв хариулсан байна. Тэгэхээр солонгосоор салж байгааг болохоор юу санаанд ордог бай. Бод. Дэлцэнд бол одоо шинэ үг гараад ирсэн байна. Дэлгэцээ харж байгаа. Танд 1 секунд харах боломж олгоо. Намаа үзэ тавиараач юм баха. За одоо тэгээ яахын нэвтрүүлэгтээ бүр ингээ бууж өгөх гэдэг хэсэгтэй болох юм уу? Үгүй юу яа нөгөө зөв хариулсан сонсогчол авчих л та. Тий хараа. Та энэний өмнөх дугаар дээр бас тэгсэн шүү. Би тэгвэл дараачих тэр тэгжтэй таачдахгүй бол боли. Боллаа гэж тэгэн шүү. За тэгвэл дараагийн үгийг хэлье. Ибёр буюу за салах, хагцах, салалт гэсэн ийм үг байна. За эхнийх нь субаг буюу таравс байсан, хоёр дахь нь ибёр хагцах, салалт гэсэн үг. За дараачих нь нэг романтик орчин бүрдүүлэхэд нэг ийм орчин гэл нэг байдаг даа ч юм баха. Романтик. Ясыг хосуудаараа дагиж байгаа юм. Дүүн ийм үг үлзээ. Романтик орчин үг нэ? Романтик орчин бүрдүүлэхэд. За одоо жишээлбэл те нэг газар очлоо те энэ ямар гоё юм бэ гэж бодогдохоор нэг тийм үг гэх юм уу? За тэгтээ яг ер нь юутай холбоотой? Дотор бол биш шүү. Гадаа. Романтик
Тэгээ бод тэр орнд итгэлээ уншлаа. Жоо амраат. Заяа мисүм зөв чанцаа гэсэн байна. Тийш 40 өдөр намайг цагам бугуувчин цагмаа гэвэр тэрийг цаашаа болгосон шүү. За гнада гэсэн байна. Гнада бол арабиш байгаа. За хоёр дахь үг маань ибер буюу салалт хагцал гэсэн үгийг оруулсан байна. За романтик орчин гадаа гэсэн тийм. Гадаа. Нэг романтик орчин бүрдүүлэх тэгэхээр юм гоё ингээд тагтныхаа юу байдаг штэ ингээд. Вайн нэр за. Та тэгэл өөрөө ингэ бодолтой яаж романтик хэлдэг гэсэн. Нэг тийм тэр орчинд ч гэдэм үү те хэлдэг тийм үг байгаа. Хагцах гэсэн байна. Бүнийг гэсэн байна. Тийм орчинд хагцах гэж. Түрүүний их дээр хариулж авахгүй. За тэгэхээр за юм эсвэл ингэнэ гадаагаар ямар гоё романтик юм бэ. Сарны гэрэлд ороо тэгэл сүртэй тийм. Йоо ямар амар сүртэй. Сар мар хамаагүй шүүрс. Саруул сараа гоё байгаль гэсэн мэт. Энэ бол ёстой төгч. За ер нь романтик далайн хэрэг дээр ч юм уу те орой бас нар жаргах үеэр романтик орчин бас их бүрддэг юм болоо. За тэгээд завин дээр тусгайлан бэлдсэн бүдэг гэрэл. Би тэгээд завин дээр тусгайлан бэлдсэн бүдэг гэрэл гэдэг үг таалах юм чинь ба. Романтик орчин бүртгэхээр гадаа тий одоо гоё байгаль гэдэг бол аюу өгч байгаа байхгүй юу? Одоо байгальтай холбоотой л гэсэн. Ямар үед те гадаа гараад нэг аюу гоё юм харлаа штэ. Оо ямар гоё романтик юм бэ гэж боддохоор штэ тийм үг гэсэн үг штэ. Харин нар шингэх үеэр тэгээд бас далайн хэрэг байж болж байна. Юу саун бэ? Юу саун бэ чи бага романтик гэсэн чи даж яриа саун ороод идэв шүү. Арай. Романтик орчин бүртгэхээр гадаа за яж хэр. Гадаа гэхэр саун ном нэдүүлж байгаа. Бороо та туулна гинэ. Та хэд ч одоо юу үзэж туулсан бэ? За гадаа тэгээд мэдгүй гадаа ч одоо цэнхрийн аршаа маршалаас юм аа тэгээд солонгос үг таалгана гэдэг чинь цэнхрийн аршаа гэдэг нь юу гэж таалгана. За Мисүми ямар үзэсгэлэнтэй вэ гэх юм уу гэсэн байна. За үгүй байна. Бат бэлгэн өвлийн хайрын дуу зураг авалт хийсэн газар очиж алхах гэсэн байна. За энэ бол ер нь төвчөө шүү. Өвлийн хайрын дуу зураг авалт хийсэн. Нами самаа. Гайхалтай гэсэн байна. Зарай биш байна. Нэг тийм байгалийн үзэгдлийг харах юм аа. Үзэгдлийг хараад бид нар аюу романтик орчныг мэдрэх гэдэг чинь. За. Анхны цас сүүлчийн бороо намрын дурсан жаач. Намрын ямар юм гэсэн бэ? Намрын дурсан. Сонсоогүй шинэ үг өгч байгаа. Навч шаргалтах. Хэлээд одоо сайхан өгч чинь баха. Одоо ёстой сайхан явж байна. 15 гэж явуулсан байна. Бороо цас мөндөрч байсан. Мөндөр харсан. Бороонд гүйж Бороонд гүйхс дажгүй те. За. Тиймэрхүү байна дөө. Одоо ингэ болий дөө. Муха дураар намайг болохоор та миний бүх үгээ шинэ үгээ эцсийн хүртэл таа гэж намайг од харъя гинэ. Од харах, од тоолох. Ер нь бол түрүүн зөв хариулт дарааг хэлцэнтэй юм байна. Одоо сайхан буцаагаас санаж юм байна. Чи тэн дээр нь жоохон төхөхгүй юм. Төхөхгүй. Өчигдөр намайг шинэ үг хэлцэн байсан чи 2 хэлээд 3 хэлсэн чи одоо эргээд сана гэж авд би бүр. Одоо айгу ойрхон санаасаа сүүлийн сая хэлсэн дотор ч гэж яагаад бүр. Танд дунд хэсэгт хэлсэн юм байна. Санагдах нь. За тэгвэл би эхнээс нь дахиад ярьчихъя л да. Хамгийн эхлээд болохоор гадаа юу гэж ярьлаа? Лагер дээр магер дээр гэлээ яриах. Та шиг замбаа яриадсан байла. Тий завь ярьсан шүү дээ. За ер нь зөв хариулт авъя хоёлаа сэдвүүг орох юм чинь. За тэгэхээр хамгийн анхны цас гэдэг үг аа чон нүн. Анхны цас гэдэг үг орж ирсэн байна. Тэгээд чон нүн гэж түрүү та чин баг хэлсэн. Гэхдээ бас харьцан удаан таалаа. За тэгэхээр өнөөдрийн шинэ үгийг давтацгаая. Сүбаг буюу тарвас, ибер буюу хагцал, салалт гэсэн үг байна. 3 дахь үг нь чон нүн буюу анхны цас. Гэхдээ энэ бол 2 утгатай. Чон нүн гэхээр анхны харц гэдэг утга бас ирээдүйд илэрхийлдэг. Чод гэдэг нь анхны нүн гэдэг маань цас болон нүд гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр энэ үг цээжилж явахдаа 2 утгаар нь чод нүн буюу анхны цас болон анхны харц гэсэн утгаар хэрэглэх нэ. За тэгэхээр манайхан бас гоё нөхцлүүдийг хэлсэн байна. Бороотой романтик хүмүүс. Ямар үзэсгэлэнтэй од харъя цастай өдөр гэдэг тийм.
цас будрах, солон харах гэсэн байна. Ланалаа өдрийн мэд хүргэсэн байна шүү. Өдрийн мэд хүргэе. За нүн пи гэж бас явуулсан байна. За тэгээд солон харахгүй бол бас хэцүү байна. Тийм романтик орчныг бүрдүүлэх бол таарж өгөхгүй. гоё юм шүү. Солон хараал. Гэхдээ солонгос чи ялангуяа солонго маш цөөхөн тийм удаа татдаг юм шиг байсан. Тийм. Бэ жаргал байдаг шиг хай та хоёрыг сонсохоор солонгост байсан мэдрэмж сэргийж байна шүү. Цайны цагаараа сонсоол гэсэн байна. Солонгост Монголд ирсэн байгаа юм манай сонсогч. Солонгостой байгаа болов уу гэж бодсон чинь. Бэ жаргал бэ төвшиг. За тэгэхээр өнөөдрөө сэдв рүү орцгоё. За сэдвийн хувьд болохоор та халуун ногоотой хоол идэж чаддгүй гэсэн юм сэдвэр. За мөн MJL радио Солонгос групп дээр өчигдөр л оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн халуун ногоотой хоолны тухай бас юу гэж боддог вэ? Тэгэхээр манай Чанцаагийн хувьд халуун ногоотой хоол нь хэрвээ дуртай. Гэхдээ жоохон харшилтай их одоо идэх юм бол ер нь жоохон харшил үүдээ нүүрэн дээр юм гараад идэв шүү дээ. Яг тэгээ гараад идэг. Идэхгүй бол арьс ерөөс сонголт юм шиг. Гоё арьстай явах уу? Гоё халуун ногоотой мэдээ жоохон хэцүү арьстай явах уу гэдэг л юм шиг байна. Тэгээ халуун ногоотой хоолыг бол солонгосчууд аягүй хийддэг гэсэн. Догбугийн гудамжийн догбугээ зардаг штэ. Догбугийн бүр тэр мямуугийн уламжлалт захын оролцоод догбугийн хундэгийн бүр хундайд бүр чи одоо байнга ордог нэг ихчтэй байлаа штэ. Ихчээ би ирлээ гэл. Тэгээ яг нь одоо бүр төв рүүгээ явах юм бол ер нь удамшны хоол чинь жоохон үнэтэй болчдөг штэ. Тэгээд зах руугаа явахаар 500 оны үдэн энтер авчдэл ер нь бол солонгосч нэг яалтч удамшны хоолыг хийддэг байсан. Гэхдээ Монголд иддэг догбугийтэй харьцуулахад халуун ногоо нь бол айгүй их байсан. Би яг нэг Монголд байхдаа за солонгосын халуун ногоотой хоол байтугай бүгдийг нь бол тий идчихюм байна гэж одоо солонгосон чинь яг халуун ногоотой хоолнууд нь бас лайхтар л идэв билээ. Тэг хүмүүс бас нэг ингэдэ байдаг штэ халуун ногоотой хоол идэх стрессээ тайлдаг гэдэг штэ. Би яг эсрэгээр халуун ногоотой хоол идэх стресст гэдэг штэ. Тийм үү, би стрессээстэй жинхэнэ халуун ногоотой хоол идэж штэ. Одоо ч гэсэн идэж штэ. Халуун ногоотой ингээл стрессэд хамаал гэрлүүг харах замдаа догбугээ аваад тарчдаг байхгүй. Тэгээ догбугээ идээд кино зөр аюу гоё болд штэ. Би яг одоо чинь дуртай болох юм бол био хийж ангуу докторитан гэдэг маш дуртай л да. Тэгэнгүүт зарим газар халуун ногоог нэг хийцэн бахаар нэг хайрын хоол бүрд ингэж нэг зовж иддэг штэ. Тэгэхээр эсрэгээр яг жоохон стресс гэдэг шиг үү. Тийм үү. Ланалаа халуун ногоотой хоол анх идээд гидсээ дүүртэл усуусан байдаг юм аа гэсэн байна. Би болохоор тэр нөгөө чинжүү байдаг штэ. Солонгосч яг бүр айхтар халуун ногоотой чинжүү, арай гайгүй халуун ногоотой чинжүүнүүд байдаг. Тэгэхдээ тэрийг ялах бол хэцүү штэ. Би бол ялгаж мэдэхгүй. Тэгээд нэг удаа Монголд штэ манайх одоо ажиллаж байгаас арай өөр газар би Монголд ажиллаж байхад манай солонгос захирал тийм захирлын аав нь чинжүү авчираад тэнд та аюугаа амтаа та идээд үзэр гэдэг өдөр нэг тийм будаатай л хоол хийсэн байсан. Тэгэхээр би ерөөсөө солонгос хэл ингээд сурцсан ч гэсэндээ яг тийм чинжүү мэмж бол идэж үзээгүй лсэн за тухай. Тэг амар том хатсан чи ингээд сандраад цус нөлмөс гоожоод ус хайгаад нөлмөс гоожоод бүр үхэнгээ алдсан шүү дээ. Барбарис дуртай шууд шүлс хоожж штэ гэсэн байна. Амьдрал үргэл сайхнараа чаднаа гэсэн байна. Итгэхэд бол асуудал үүссэн байна. За Батбэлгүй ингэсэн байна шүү. За усгүйгээр дангаар нэгдэж бол чадахгүй. Хэд халбагдаад араас нь усуухгүй бол барахгүй юм байлээ гэсэн байна. Тэгээ солонгост бол халуун ногоотой хоол идэхдээ идэх бас арга байгаа. Сүү болон жимсний шүүсийг халуун ногоотой идэхдээ заавал цуг авч явдаг. Бас кола ч гэсэн уудаг хүмүүс байдаг. Гэхдээ ихэвчлэн бол халуун ногоотой хоол идсэнийхээ дараа сүү уудаг юм билээ. Бас нэг кристалл мөн чаддгүй мó гэсэн маань очир бат мөнгөцөг баг зэрэг гэсэн байна. Багийн бата чадхаас өөр байхгүй байдаг байлаа гэсэн байна. За Жами Йоко чаднаа гэсэн бол тоогиногийн муу гэсэн байна. Зөвчмөр чаддгүй ганц асуудал тэр байна да гэсэн байна. Заяа мэсэм амар дуртай гоё мэдмэр санагтахаар кимчи дангаар нэгдэг штэ. Тэгж байж санаа мурдаг да гэсэн байна. За халуун ногоон дээр бас өөр нэг сургалтын дээр сонсож байхад эхлээд бол ер нь халуун ногоотой болоо шууд идэхгүйгээр будаа идэж хоолоондоо одоодондоо дасгаж чагаад идэхгүй бол ер нь холоодоо бас гимтээх тэмэрсэл байдаг гэсэн. Манай хүмүүс тэрийг мэдээд авал зүгээр л гэж бодож байна. Тэгш баяр ингэ анх идээд л бүх сорсоод хэцүү байна шүү. За нэмсэрний юм дуртай витамин ихтэй гэхээр нь олдсон үедээ 2 3 чонгян гүчүү идтгээ тагбай болон усгүй гэсэн байна. Чонгян гүчүү гэдэг бас яг нөгөө чинжүү хэлээд байна л та. Тагбай гэдэг маань одоо дахианы саруу хэлж байгаа шүү дээ тийм. Идтгээ гэсэн. Миний хувьд болохоор бас халуун ногоотой хоолно 1 2 дугаар бол ирэхээр нь одоо жишээ нь шүлэндөө дүүрж байгаа одоо халуун ногоог нь бас баг зэрэг гайгүй болгож байгаа тэгэж бас иддэг байсан. Өө тийм үү та тэг бүр ус мусан ингээд халуун ногоо баг алгуулах шүү дээ тийм. Тий одоо зарим дахиан дээр ч юм уу тэгэж бас. Оо тэгвэл та чинь чадахгүй биш үү? Тэгдэг байсан. Дараа хоёулаа нэг халуун ногоотой хоол идэж өрсөлдөхөө. Би ч ер нэг өрсөлдсөн бааш тааж ангараг идсэн болохоос ангараг нэгт орцсон л доо. Наркадаш ёстой чадахгүй юмны нэг нэг баг хаан бол иднэ гэсэн байна. За мөн
инх маань мэдээж гэх юм уу гэсэн байна. За инх болор Филипс их халуун бол өссөн ч идэхгүй гэсэн байна. Тийм ер нь бол халуунд бол хэцүү. Гэтэ Солонгост халуунуудаа хоол идэх дуртай хүмүүс ер нь их байдаг. Тэгэхээр тэргээрээ бүр ингээд левелтэй хоол захиалах бол бид нар зөвхөн л одоо орохдоо догбог авъя л гэдэг бол чагхан мад одоо тий арай гайгүй амттай гэдэг юм уу левелэр нэгээд яг ангилсан байт юм байлээ төвшнөр хамгийн дээд төвшний халуун ноотой хоолыг нь захиална ч гэдэг юм уу тий. За цаг маань өндөрлсөн байна тий. Би яримаар байна. За тэгэхээр нэвтрүүлэг маань төрөд өндөрлж байна. Бид хоёртай хамт байсан бүхэн сонсогч нарт маш их баярлалаа. Та бүхэндээ удахгүй 17 цаг 30 минут солонгосын цагаар бол 18 цаг 30 минутаас дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай.